Алдар сүүн Бурханд байг, магтаал нь Бурханд байг. Бурхандаа талархацгаая. Бид Бурханд баярлаж байна. Биднийг энд байхад түүний оршихуйд байхыг зөвшөөрсөн, түүнийг магтаж, түүнд залбирч, түүнд талархахыг зөвшөөрсөнд, түүний хийсэн ивэл бүрт, гайхамшиг бүрт, тэмдэг бүрт, түүний бүтээсэн үйл бүрт бид баярлаж байна. Өнгөрсөн 7 хоног үүдэд эзэн маш олон хүмүүсийн дунд гайхамшиган үйлдсэн. Хүмүүс надад бичиж, надад өөрийн гэрчлэлийн талаар, эдгэрлэгийн талаар, Бурхны хүн нэг бүрт үзүүлсэн гайхамшигын талаар мэдээлдэг юм. Нэгэн итгэлийн ах жишээ нь тэр ярихдаа нэгэн өвчтэй бөгөөд энэ нь түүний судсанд юм. Энэ өвч нуусан болоод энэ өвч нь нилээн ужирсан учраас түүний хөлийг тайрах хэрэгтэй болсон байна. Учир нь түүний цусны эргэлт нь муудсан юм. Ингээд над руу бичгээд би Бурханд хандан түүний төлөө залбирч харин түүнд та Бурханд итэг гэж хэлсэн юм. Тэр харин дараа нь надад багаар эдгэрч байгаагаа бичсэн юм. Түүний өвчнөн намжиж, түүний шархнууд нь ажмаар эдгэрч байгааг хэлсэн юм. Эндээс бид Бурхан гайхамшигын үйлдэлгийг тэгхтэн хол ойроос үл хамааран үйлдэлгийг харж байна. Учир нь зарим хүмүүс Бурханыг маш хоол байдаг, хүрхийн аргагүй хол байдаг гэж боддог. Бидэнд туслахын тулд, бидэнд хүслийн харуулахын тулд эзэн бидэнтэй үргэлж ойр байдаг. Дуулал номонд бичгтэн Бурханы хүүхдүүд нь зөв шударгаар амьдардаг. Бурханы өмнө зөв зүйлийг хийдэг хүүхдүүдийн Бурхан хажууд нь яг л сүүдэр шиг тэдний баруун тал байдгаа гэж бичсэн байдаг. Энэ нь биднийг баярлуулдаг. Бурхан биднийг сонсож байгаад хаа байсан газарт нь Бурхан өөрийн оршихуйг харуулдагт бид баярладаг. Тэр бидний хэрэгцээг харж бидний шаналлыг хардаг юм. Тийм учраас зүрхийн Бурханд өг. Бурхан та нарын амьдрал гайхамшиг үйлснэ гэдэгт итгэдэг бай. Бидний номлын эцэст хийдэг номлолт, залбиралд Бурханаас гуйцгай хэрэгтэй зүйлийн гуйцгай эргэлзэхгүй бай. Тэр та нартай хамт байгаа. Өнөөдөр бүгдээрээ эзэн Иесус Христийн тухай ярих болно. Эзэн Иесус Христ бол амийн залах юм гэдэг сэдвээр ярилцах болно. Учир нь бид сүүлийн өнгөрсөн 7 хоногт эзэн бол Сабат буюу амралтын өдөр гэдэг номлолыг хийсэн байгаа. Бид мөн Бурхан Мосест хуйлуудыг, тогтоолуудыг өгч тэднийг амралтын өдөр ажиллаж болохгүйг, энэ амралтын өдрийг сахих ёстойг, ариун байлгах ёстойг, энэ өдөр нь Бурханд зориулсан, Бурхан зориулсан ариун байлгах ёстой гэдгийг хэлснийг бид мэднэ. Энэ амралтын өдөр, энэ нь хагас сайн байв. Энэ өдөр нь бэлэг тэмдгийн, ирээдүйд зориулсан бэлэг тэмдгийн утгатай байв. Учир нь энэ бол үгээр бидний эзэн Иесус Христийг төлөөлүүлсэн юм. Тийм ч учраас энэ Сабат нь, энэ хагас сайн өдөр нь ариун байх ёстой байв. Ингэхдээ эзэн энэ 7 хоногийн өдөрт тийм их ач холбогдол өгөөгүй, харин үгээр тэр эзэн Иесус Христийг түүнийг олон мянган жилийн дараа ирж хийх үйлсийг нь харж байсан юм. Тийм ч учраас эзэн сүүлд ирээд өөрөө амралтын өдөр эзэн болгоон хэлдэг. Эзэн Иерусалимд байхдаа тэнд маш олон гайхамшгуудыг, тэмдгүүдийг үйлддэг. Тэгэхдээ бас амралтын өдрөөр үүнийг нь фарисеучуд бас шүүмжилдэг. Тэгэхэд нь та нар намайг хэн гэдгийг мэдэхгүй. Би бол амралтын эзэн, амралтын өдрийн эзэн, би өөрийн үйлсийг энд хийж байна гэж хэлдэг. Энэ учраас ингэж эзэн Иесус Христ амралтын өдөр хагас сайн өдөр болсон юм. Энэ бол бидний эзний доторх амралт юм. Өдөр бүр бидний сүнс, бидний сэтгэл түүний дотор. Энэ амралтын өдөр хэмээгдэх эзний дотор, Иесус Христийн дотор амардаг билээ. Үүнийг бид өнгөрсөн 7 хоногт харсан. Өнөөдрийн бидний сэдэв бол эзэн Иесус Христ бол амийн далах гэсэн сэдэв юм. Үүнээс бид эзэн Иесус маш олон үүрэгтэй бөгөөд хүмүүсийн дотор тэднийг ивэхийн тулд маш олон арга замаар ажилладаг болохыг харж байна. Үүнд бид баярлж байна. Эзэнд талархлаа. Эзэн ийм олон арга замаар биднийг ивээдэгт нь түүнд талах эзэн бол амийн талах юм.
Эхлээд бүгдээрээ Бурхан эзний амийн талхтай холбоотойгоор өгсөн амлалтуудыг харах болно. Учир нь эзэн хэлэхдээ мөн түүний тушаалуудад Мосед өгсөн тушаалуудад хэлэхдээ амралтын өдрөөс гадна мөн амийн талхын тухай ярьдаг. Эзэн Израилийн ард түмэнд энэ талхыг өгсөн. Тэднийг цүлд байхад нь тэднийг Египтээс Мосетэй хамт гарan цүлд ирээд энэ цүлд тэд 40 жилийн турш амьдардаг. Тэндээ хоол олдохгүй байна хэмээн тэд Мосед гомдолдог, тэд үгэлдэг. Тэгэхдээ яагаад биднийг Египтэд нь орхиогүй юм? Тэгсэн бол энэ илүү дээр байхс юм. Тэгэхэд тэд бидэнд идэх юм болдох байсан юм гэж тэд гомдолдог. Тийм ээ. Тэд Египтэд боолууд байсан. Египтүүд тэдэнд муухай хандаж тэдэнд хэцүү хүнд ажиллаа өгдөг байсан. Гэвч тэд хэлэхдээ бидэнд тэнд ядаж нэг тавг хоол олддог байсан гэж гомдолж бай. Үгээр тэд үргэлж үгүй бол хоолны төлөө л гомдолж байснаас харин тэдний зүрхэн, тэдний сүнс нь тижэл авах ёстойг тэд зүрхэндээ сэтгэлдээ амар тайван баяр баясгалыг авах ёстойг чухалд үзээгүй юм. Тэдэнд сатгалан байх нь л чухал байв. Тэд гомдлоход эзэн тэдэнд амийн талхыг өгөх болно гэж хэлдэг. Амьдралын талхыг өгөх болно гэж боддог. Тэр хэлэхдээ энэ талх нь ирээдүйд эзэн Есүс Христийг төлөөлүүлж байгааг мэдэж байсан юм. Эзэн бол амийн талх юм. Эзэн Есүс Мосегээр дамжуулан ард түмэнд энэ талхыг өгдөг. Гэхдээ Итгэл номын 16 дугаар бүлэг 4-өөс 15-ыг бүгдээрээ одоо унших болно. Ишлэл 4-өөс 15. Ингээд ишлэл 4. Энд бид нэлээд эрт цаг үеийн тухай ярьж байгааг бодох хэрэгтэй. Бид энд Мосегийн амьдарч байсан үеийн тухай ярьж байгаа. Тэднийг цүлд байх цаг үеийн тухай ярьж байна. Бурхан Мосед хуйлуудыг өгдөг. Ингээд тэгээ бид өнгөрсөн 7 хоногт цаг сайн өдрийн тухай, амралтын өдрийн тухай эзэн Есүс Христийн тухай ярьсан. Өнөөдөр бид амьдралын амийн далхын тухай ярих болно. Эхлээд бүгдээрээ ишлэл 3-аас уншицгаая. Израильчууд Мосед хандан хэлэхдээ бид Египтийн нутагт махтай тооны хажууд сууж цаддлаа далах иддэг байхдаа эзний мутард алагдсан бол дээр байж та нар чуулганыг бүхэлд нь өсөглөнгөөр алах гэж биднийг энэ цүлд авчирлаа гэв. Үүний тулд та нар биднийг цүлд авчирлаа гэж хэлсэн байна. Эндээс бид тэдний тэрслүү байдал, мөнхөг байдал, мөн гомдлохыг нь харж байна. Үгээрээ тэд Бурхныг дорд үзсэн юм. Тийм ч учраас Бурхан тэдэнд ууралсан. Бурхан маш олон удаа тэдэнд хэлгэнсэн. Энэ Израилийн ард түмэнд тэднийг цүлд байхад нь Мосетэй байхад нь Бурхан тэдэнд маш олон удаа ууралдаг. Ингэж ууралж байхдаа Бурхан тэдэнд үргэлж нэгүслэн харуулдаг байв. Тиймээс ч хэлэхдээ үзэгтэн би та нар Тэнгэрээс далхыг оруулна гэсэн байна. Эзэн энд би Тэнгэрээс далх оруулнаа гэж хэлж байгаа нь олон мянган жилийн дараа олон мянган зуун жилийн дараа би та нар Тэнгэрээс далхыг оруулах болно гэдгийг хэлж байна. Энэ та нар мөнхийн амийг өгнө. Энэ далхнаас та нар идээд хизээч өлсөхгүй байх болно. Харин та нарт ирээдүйд өгөх энэ далх нь эндээс бид энэ далх бол бэлэг тэмдэг юм гэдгийг харж байна. Тэр цагт Бурхан хүмүүст өгсөн энэ далх нь ирээдүйд нэгэн зүйлийг төлөөлүүлж байсан эзэн Есүс Христийг төлөөлүүлж байсан юм. Бидний амрагч, бидний хаан бол энэ жинхэнэ далх нь юм. Харин Бурханд итгэж Бурханы үгийг дагдаг хүмүүс нь энэ далхнаас идэх хэрэгтэй юм. Өнөөдөр бүгдээрээ энэ талаар тодруулан харах болно. Мөн бид энэ далах бидний өдөр бүр тэжээдэг байгаасай гэж хүсэж байгаа. Ишлэл 4-ийг бүгдээрээ дахин уншицгаая. Үзэгтэн би та нар Тэнгэрээс далхыг оруулна.
ард түмэн гарч өдөр бүр хоногийнхоо хэрэгцээг цуглуулна. Тиймээс тэд миний хууль дотор алхах нь үгүй юу гэдгийг би сорих болно гэсэн байна. Үүгээр тэр хэлэхдээ та нар тухайн өдөрт хэрэгцээтэй гээл хэрэгцээнийхэн дагуу л хураа. Үүнээс илүү биш. Бид нар энд тэд зарим нэг нь түүнээс илүү ихийг хураасныг харна. Үүнээс бид нар тэдний дуулуургүй байдлыг харж байна. Бидэд амийн далахын тухай ярьж байгаа билээ. Ингээд бүгдээрээ энэ бүлгийнхээ 15 дугаар ишлэлийг уншицгаая. Энд бичгтээ Ишлэл 15 Израилийн хөвгүүд түүнийг хараад юу болохыг нь мэдэхгүй учраас би биднээс энэ юу вэ гэцгээвэ. Бурхан тэдэнд манаг тэнгэрээс буулгадаг. Ишлэл 14-т шүүдэр арилахад үзэгтэн цүлийн гадаргуу дээр бөөрөнхий хяруу шиг жижигхэн юм газарт байв гэсэн байв. Энэ мана энэ далах бол маш жижигхэн байсан, бөөрөнхий байсан байна. Тэгээд Израильчууд үүнийг харахтаа нэг нэгэндээ хэлсэн байна. Нөө гэж юу вэ? Тэд үүнийг мэдэхгүй байв. Энэ юу вэ гэдгийг тэд мэддэггүй байв. Тэд Бурхан Мосед Тэнгэрийн далахыг илээх болно гэж хэлснийг тэд мэдээгүй байв. Тийм ч учраас тэд энэ юу вэ хэмээн асууж гарч Мосед тэдэн рүү энэ үед хандан хэлээд энэ нь та нарт идүүлэхээр эзний өгсөн далах юм. Тэр хэлэхдээ энэ бол та нарт эзний идүүлэхээр өгсөн далах юм гэж хэлсэн байна. Нэгсэндээ энэ тохиолдлоос энэ болсон явдлаас бид нар Бурханы хийсэн гайхамшгийг харж байна. Тэр Тэнгэрийн далахыг илгээж тэдэнд цүлд хоол болгосон. Хэдийгээр эзэн ууртай байсан ч. Ингээд бүгдээрээ цүлөөс гараад энэ цаг мөчөөс гараад цаг мөчөнд хожмын цаг мөч рүү очицгоё. Ингэхдээ дуулал номын 78. Энэ маш олон 100 жилийн дараа болсон үйл явдал юм. Тэд үүний өмнө Мосетэй хамт цүлд байв. Дуулал 78. Дуулал 78 ишлэл 24. Энд эзэн нэгэн талхны тухай ярьдаг. Ишлэл 24. Энэ дуулал номонд бичгтээ энэ дуулал нь тэр үеийн Израилийн нэг хэсэг дуучдын иш үзүүлэг юм. Эдгээр дуучдыг Дэвид хаан Бурхны өргөөнд Бурхныг магтан дуулуулахаар сонгон авсан дуучид бөгөөд эдгээр мөн дахилчид мөн иш үзүүлэгчд байв. Хэрвээ тэднийг дуулж эхлэхэд нь ариун сүнсний дээр бууж тэд иш үзүүлж эхэлдэг байв. Тэдний дуул нь нэг ёсондоо бас иш үзүүлэг байв. Тэд эзэн Иесус Христийн тухай, сүмийн тухай, үлдгэсдийн тухай, итгэгч нарын тухай, евангелийг дагагч нарын тухай, ирээдүйн тухай иш үзүүлдэг байв. Энэ бол энэ дуулал номын агуулга юм. Энэ нь эзнээс өгөгдсөн иш үзүүлэг байв. Мөн Давид хаанч мөн иш үзүүлдэг байв. Эзэн Давид хааныг ашиглан ирээдүйн тухай мөн иш үзүүлсэн юм. Энэ дуулал номонд ариун сүнс нэгэн довчхон өгүүлсэн бөгөөд үүндээ эзэн тэдний дуулуургүй байдал, итгэлгүй байдлын талаар довчхон өгүүлсэн юм. Тэдний хэрхэн Бурхны эсрэг хандаж байсныг нь энд өгүүлсэн байдаг. Ишлэл 24, эхлээд ишлэл 23-ыг уншъя. Дилээж дээрбэ өвсд тэр тушаан Тэнгэрийн хаалгуудыг онгойлгосон ч тэдэнд идүүлэх манаагаар дээрээс нь бороо оруулан тэр тэдэнд Тэнгэрийн тариаг өгсөн. Ишлэл 25. Тэнгэр элч нарын дадлахыг хүн эзэн. Тэдэнд хүнсийг тэрээр бэлхэм ихээр илгээсэн. Эзэн үүнийг хийсэн юм.
Эзэн тэдэнд идэх хоолыг нь бэлхмаар өгсөн юм. Тэгэхдээ Тэнгэрийн элч нарын далахыг хүмүүст өгсөн юм. Энэ далах нь бэлэг тэмдгийн шинжтэйг тэг мэднэ. Энэ нь ирээдүйд ирэх нэгэн зүйлийг төлөөлүүлж байсан. Энэ бол жинхэнэ далахыг төлөөлүүлж байв. Энэ жинхэнэ далахыг сүнс болон бидний сэтгэл сүнс хижээл авдаг. Энэ бол мөнхийн амьд хүргэх далах байв. Бидний энэ сүнс маань, энэ сэтгэл маань мөнхийн амьд хүртлэн энэ далахаар хижээгдэх юм. Энэ бол Бурхны амлалтай, тэр өөрийн нэг үүсэлтэй ирээдүйд зориулан өөрийн дагалдагч нартай нэгэн далахыг амласан юм. Учир нь Бурхан баларт цагт байсан ард түмэн түүний өмнө унсан болохыг харсан бөгөөд тэд Бурхны ариун сонгогдсон ард түмэн боловч түүний тушаалыг дагаагүй түүний өмнө унсан юм. Тийм ч учраас эзэн ирээдүйд нэгэн шинэ ард түмнийг байгуулахыг хүссэн. Ингэхдээ маш олон үндэснүүдээс бүрдсэн эзэн Есүс Христээр өдөр дуусан ард түмнийг бий болгохыг хүссэн юм. Энэ бол энэ чуулганы харин сүм биеийн юм. Хаан эцдийн эзэн амин далах сабат буюу амралтын өдөр гээд ямар гайхамшигтай үүрэгтэй эзэн Есүс Христ болохыг бид харж байна. Бидний итгэгч эзэн ийм сайхан үүргүүдтэй бид түүнд итгэж түүнийг дагж байдагтаа үнэхээр бахтан байдаг байлаа. Бид түүний бичвэрийг үргэлж дагаж, түүний үгийг үргэлж дагаж ариун амьдрал амьдрахыг хичээдэг байх хэрэгтэй. Мөн Бурхны таалаар Бурхны үгийг дагаж амьдрал байх ёстой. Энэ бол Бурхны хүсэж байгаа зүйл. Бид энэ хааныг таньдагтаа энэ тэнгэрлэг пастрийг хончин эзний царц бидний эзэн Есүс Христийг Месиа энэ амийн талхыг таньдагтаа баярлалаа гэлээ. Ингээд бүгдээрээ дуулал номын 105-ыг нээцгээе. Дуулал номын 105 ишлэл 40. Энэ бүхэн дахин дурддагдсан байгаа. 105 ишлэл 40. Энд бичгтээ тэд гуйсанд энэ нь ард түмнийг хэлж байна. Тэд Бурхны эсрэг дэрсэлсэн бөгөөд Бурхан тэдэнд мах болон бүдгэн шувууг өгсөн. Ингээд 40-д хэлэхдээ гуйсанд тэрээр бүдгэн шувууг авч ирж Тэнгэрийн талхаар тэднийг хангасан гэсэн байна. Бидний эзэн үүнийг хийсэн юм. Тэр мэдээж үүнээс гадна маш олон зүйлийг хийсэн. Тэдэнд ус өгсөн, тэднийг зүйлд байх нь ус өгсөн, бүгд олон зүйл хийсэн. Харин өнөөдөр бид нар амийн далахыг тодруулж үзэж байгаа байлаа. Энэ манна бол тэдний хоол хүнс нь болсон. Энэ үгээр тэд цавлан болсон. Бид харин яг одоо энэ амийн талханд баярлж байгаа байлаа. Тийм учраас яг одоо би намайг сонсож байгаа хүн бүрийг үүнд уурж байна. Сүмд байгаагүй, Библи уншиж байгаагүй, ариун сүнсийг хүлээн аваагүй, иш үзүүлгийг сонсож байгаагүй. Тэр хүмүүс та бүхний би энэ амийн талханд бүртгийг урьж байна. Бид энд Бурхны нэгэн амлалтыг уншиж байгаа байлаа. Ингээд бүгдээрээ Йоэл номоор үргэлжлүүлэн уншъя. Хуучин гэрээний сүүл хавь руу энэ Йоэл ном оршиж байгаа. Йоэл номын дараа ганц нэг номууд бий. Ингээд Йоэл номын 2 дугаар бүлэг ишлэл 19. Даниэл, Хосе номуудын дараа Йоэл ном байгаа. Ингээд Йоэл номын 2 дугаар бүлэг ишлэл 19. Би та бүхэнд баг зэрэг цаг өгье, та нар Йоэл номыг олж тааж олно уу? Йоэл 2 дугаар бүлэг 19. Би мөн зарим нэг ишлүүдийг унших болно ингэснээр та нар үнтэй холбоосыг улам сайн ойлгох юм. Бурхан Йоэл номонд ирээдүйн тухай ярьдаг.
Үүнээс олон зуун жилийн өмнө эзэн Есүс Христийг ирэхээс олон зуун жилийн өмнө Бурхан иш үзүүлэгч ойлоор дамжуулан ард түмэн рүүгээ ярьдаг. Тэдэнд амлалтыг өгдөг. Тэгэхдээ та тэд нарыг нүглэн салах ёстой, гэмээ хүлээх ёстой гэдэг. Иш үзүүлэгчээр дамжуулан Бурхан маш олон зүйлийг энэ ард түмэнд хийдэг. Энэ нүгэл дунд байсан ард түмрийг аврахын тулд Бурхан маш олон зүйлийг хийдэг. Тэгээд гэвч тэд Бурханыг сонсдоггүй. Бурхан энэ нүгэл ард түмнийг аврахын тулд маш олон зүйлийг хийдэг бөгөөд тэдэнд та нар хэмээн хүлээвэл би ийм зүйлийг, тийм зүйлийг та нарт хийх болно хэмээн маш олон ээлүүдийг нэрлэдэг. Гэвч тэд нар үүнийг хүлээж авдаггүй. Ингээд ишлэл 19-т эзэн хариулж ард түмэндээ гэсэн байна. Гэвч эзний ивэлийг хүртсэн хүмүүс нь энэ ард түмэн байгаагүй. Харин өөр хүмүүс үнийг хүртсэн юм. Өөр ард түмэн үнийг хүртсэн юм. Өөр ард түмэн эзний Бурхны эртний ард түмэнд амласан энэ ивэлийг нь хүртсэн юм. Эзэн Есүс Христ өөрийн сүмтэйгэн, өөрийн ард түмэнтэйгэн энэ ивэлийг авч эзний амлалтанд баярлах болсон юм. Ингээд ишлэл 18 дараа нь эзэн газраа чандлан ард түмнээ өргөдөн гэсэн байна. Үүнийг харин хожим нь эзэн Есүс Христ болон түүний дагалдагч нар хүртсэн юм. Ингээд ишлэл 19 эзэн хариулж ард түмэндээ үзэгтэн би та нарт үр тариа усан үзмийн шин дарс тосыг илгээх гэж байна. Энэ ард түмэн тэр цагийн тэрслүү ард түмэн биш юм. Энэ бол харин эзэн ирээдүйн ард түмэнд өгч байгаа амлалт юм. Тэд эзэн рүү эргэх болно. Тэр хэлэхдээ би та нарт үзмийн шин дарс тосыг илгээх болно. Та нар түүгээр хангагдах болно гэсэн байна. Энэ нь ирээдүг хэлж байна. Би ирээдүйд та нарт зөвгөн энэ үгээр тэр эзэн Есүс Христийг мөн хэлж байна. Би хизээж та нарыг үндэс нүүдийн дунд доромжлол болохгүй гэсэн байна. Эзэн Есүс Христ бол үр тариа буюу талах түүний загалмай дурсгасан ус нь шин дарс тос нь ариун сүнсний үйлс юм. Үүнээс бид нар түүний амлалтыг харж тэргэлэхдээ би та нар талах илгээх болно. Шин дарсыг тосыг буюу ариун сүнсийг илгээх болно. Гэхдээ ариун ихээр та нар түүгээр хангагдах болно. Би та нарыг үндэснүүдийн дунд доромжлол болохгүй гэж хэлж байна. Энд тэр шин ард түмэнд амлалт өгч байна. Эзэн итгэх евангелийн тушаалыг дагах түүний тааллаар байх энэ шин ард түмэнд хандан тэр амлалт хийж байна. Тэгээд эдгээр ард түмэн нь энэ далханд эзэн Есүс Христэд баярлах юм. Тийм ч учраас эзэн Есүс Христ бол Бурхны бидэнд өгсөн талах юм. Тэр өөрийн цусаараа энэ шин дарсыг төлөөлүүлж байна. Эзэн хэлэхдээ би та нарт тосыг илгээнэ гэсэн байна. Тос нь ариун сүнс юм. Энэ нь үнэхээр гайхалтай зүйлс. Бид одоо ариун сүнс болон ариун сүнсний үлс баярлж байгаа байлаа. Бид эзэн Есүс Христ болон энэ далханд баярлж байгаа. Тэр бидэнд тэжээлийг өгч, тэр бидэнд хүчийг, амар тайвныг өгч байгаа. Биднэрт өөр юу хэрэгтэй? Бид нар аж аргалтай байна. Чөтгөр ирж болно. Биднэрт асуудлыг өгч, биднийг өвчтэй болгож, осолд оруулж болно. Бидэнд ямар нэгэн зүйлээр бидэнд дутагдлыг өгч болно. Биднийг доромжилж, биднийг гутааж болно. Бид надад муу гэж хэлж болно. Гэвч үүнийг бид тоохгүй. Үүнээс болж бид нар гуниглахгүй. Учир нь би эзэнтэй хамт маш аж аргалтай байна. Эзэн надад хэлэхдээ намайг дагвал чи миний нэгүслийг хүртэх болно. Миний нэгүсэл чамд байна. Энэ эзний үг надад хангалттай юм. Дэлхий дээрх миний дайснууд надад намайг үзэн яддаг гэж хэлдэгч эзэн надад эсрэг зүйлийг хэлдэг юм. Тэр хүчтэй, тэр бол бүх зүйлийг эзэн, тэр бүх зүйлийн хаан билээ. Бид Бурхантай хамт байхад бидний эсрэг хэн босож чадах вэ? Тийм ээ. Дайсан би тэр хүмүүсийн зүрхэнд муу зүйлийг өгч үзэн ядалтыг өгдөг. Гэвчээр нь мунхаг бөгөөд дэрслүү хүмүүс юм. Бурхан эдгээр хүмүүстэй юу хийхээ мэддэг. Харин би бол энэ амьны болохтай хамт
аж аргалтай байна. Тэр намайг надад тайлхарлыг өгч намайг хаяхгүй. Тэр надад хизээж чи бол муу гэж хэлэхгүй. Дайсан надад харин үнийг хэлдэг. Ийм байдлаар чөтгөр ажилдаг. Магадгүй тэр зарим хүмүүст та нарын тухай муу ярихад, та нарын тухай муугаар ярихад хүргэдэг байж болох юм. Гэвч та нар үнийг тоох хэрэггүй, бурханд итгэлтэй байх хэрэгтэй. Тэр мэдээж та нарт хэлсэн байгаа. Миний охин минь та нар намайг миний хүслээр би та нарыг ивэх болно гэж хэлсэн байгаа. Биднэрт өөр юу хэрэгтэй юм? Бид нэр чөтгөрт анхаарах гэж үү? Түүнийг дагдаг, тэгээд энэ муу ярын сүнснийг хэлснийг дагаж түүнийг хэлснээ хийх гэж үгүй юм. Бид эзэнтэй хамт аж аргалтай байгаа. Бид бурхантайгаа аж аргалтай байгаа. Бурхны бидэнд өгсөн энэ талхтай хамт бид аж аргалтай байгаа. Итгэлийн ахын дүүсээ ингээд бүгдээрээ түүхэн өргөжлүүлцгээ. Ингээд энэ нь нэлээд олон 100 жилийн дараа тохиолсон зүйл байгаа. Би яг хэдэн 100 жил тохиолдсныг сайн мэдэхгүй байна. Гэхдээ юунд энэ олон 100 жилийг тоолох билээ. Бид эзэн Иесус Христ дэлхийд бууж ирсээд өөрийн евангелийг түгээж байгаа энэ цаг үеэс дуул болно. Ингээд Иохан номын 6 дугаар бүлэг эндээс бид эзэн Иесус Христэд тохиолдсныг явдлыг харах болон тэр өөрийн евангелийг түгээж Тэнгэрийн хаанчлалыг номлож байв. Түүнд мөн дайснууд байсан. Эдгээр нь фарисеучуд болон хуулийн багш нар байв. Тэд эзнийг шүүмжилж түүний алхам бүрийг даган мушгиж түүний эсрэг байдаг байв. Ингээд Иохан номын 6 дугаар бүлэг ишлэл 25. Эзэн Иесус Христ маш олон дайснууд байсан. Гэвч эзэн хизээж дайснуудаа анхаарал тавьж байгаагүй. Мөн түүний тухай муу ярьж түүнийг гүтгдэг хүмүүст ч анхаарал тавьж байгаагүй. Тэд хэлэхдээ тэр бол түүнийг худалж хулгайж муу ярин сүнсэнд өдөрдүүлсэн гэдэг нь хэлээгүй зүйл гэж байхгүй. Мөн тэд эзнийг нас бардаг өдөр тэд худал гэрчлэл өгч худал гэрчийг төлдөг. Эзэн Иесус Христэд ийм зүйл хийж байгаа юм чинь муу ярин сүнс ийм зоригтой байгаа юм чинь тэр бидэнтэй юу хийж болох вэ? Гэвч энэ үүнийг бид нар тоох хэрэггүй юм учраас бид бурхан би бурханд итгэдэг лээ. Тэр бол бидний хорогдох газар, түүний нүмер нөөлгөндор бид хорогддог билээ. Айх хэрэггүй, санаа тавах хэрэггүй. Эзэн бол бидний хорогдох газар. Эзэн Иесус Христ бол амийн далах. Бидэнд өөр юу хэрэгтэй вэ? Ингээд Иохан номын 6 дугаар бүлэг ишлэл 25-ыг уншицгаая. Би дээр хэлсэн эзэн Иесус Христэнд Тэнгэрийн хаанчлалыг номлож байв. Тэр үүнийг бүх хүмүүний өмнө хийдэг байв. Түүний шавнарч мөн түүний дайснуудч түүнийг дагдаг байв. Ингээд энд эзэн өөрийн номлыг номлож маш олон гайхамшиг тэмдгүүдийг хийдэг. Ингээд ишлэл 25 тэд түүнийг нүрийн нөгөө талд болоод түүнд Раби та хизээ энд ирсэн бэ гэв. Иесус тэдэнд үнээр би та нарт хэлье. Та нар тэмдгүүдийг үзсэндээ намайг хайгаагүй харин талах хэлж цадсан учраас хайж байна. Нэгсэндээ эзэн энд гайхамшигыг үйлдэж талах болон загсыг маш олон болгодог. Үүгээр тэр тэнд байсан ард түмнийг тэжээдэг, тэнд байсан хүмүүс өнгөө хоол хүртдэг, талах болон загсыг хүртдэг. Тэд материалын зүйлд шуналтай байв. Хүмүүсийн дунд иймэрхүү зүйл байдаг. Жишээ нь хүмүүс тэдэнд өнгөө бэлэглэг хоол хүнсний зүйл хайдаг. Жишээ нь хоол хүнсний зүйлийг уутаар нь хийгээд тэдэнд бэлэглэх тийм газрыг хайдаг. Эсвэл өнгөө хоол хүртэх газар, эсвэл нэг шил дарс өгөх ч юм уу өөрний газар очиод дахиад нэг өөр шил дарс хүлээж авах. Эсвэл бүх олон үндэсний хоол хүнс бэлдэж өгөх тийм газрыг хайдаг. Үүнээсээ болж хүмүүс үнд шуналтай болдог. Тэгээд зөвхөн энэ хоол хүнсний зүйлээс болоод хүмүүсийг дагдаг. Жишээлбэл
хааны газар сонгуул болох юм бол улс төрчил сонгогдох ёстой болвол нэр твшигч нь хүмүүст ямар нэгэн зүйл бэлэглэж эхэлдэг. Тэдний төлөө ямар нэгэн зүйл хийж эхэлдэг. Тэгээд ямар нэг хоолноос болоод эсвэл нэг тавг хоолноос болоод тэгэд за би таныг сонгох болно. Харин та надад 15 хоол өгөөрэй гэцгээдэг. Колумбийн үндэсний хоол нь тамалес гэж би жишээ нь тэгэд та надад нэг тамалес өгөх юм бол би таны төлөө сонгох болно гэж хэлдэг. Бусад зүйл тэр хүнийг сүн сонирхолтой биш байдаг. Би зөвхөн энэ мөчөд байгаа үлсгэлэнгөө л цадахыг хүсдэг. Хүмүүс ийм хүн төрлөختөн юм. Харин бид нар яг одоо тийм биш юм. Учир нь эзэн биднийг өөрчилсөн, эзэн бидэнд үүнээс илүү хоол хүнснээс илүү зүйл бий гэдгийг зааж өгсөн болохоор тэр юм. Эзнийг маш олон хүмүүс дагдаг байсан. Гэхдээ тэд зөвхөн түүнийг гайхамшигт үйлцсэн болохоор тэр биш, бас тэднийг цатгадаг байсан болохоор тэр юм. Тийм ч учраас эзэн хэлэхдээ та нар тэмдгүүдийг үтсэндээ намайг хайгаагүй, харин далах идэж цадсан учраас хайж байна гэж байна. Ингээд ишлэл 27 тэр хэлэхдээ та нар мөхөж устгах хоолны төлөө бүс, харин мөнх ам өөд хүргэх хоолны төлөө ажил. Тэр хэлэхдээ та нар мөнх ам өөд хүргэх хоолны төлөө ажил гэж хэлсэн байна. Үүнийг хүнийхүү та нарт өгөх болно. Учир нь түүнийг эцэг бурхан тамгалсан юм гэлээ. Эзэн Есүс Христ бурхнаас дэлхий рүү хүмүүс сүнслэг хоолыг өгөхөөр илгээсэн юм. Эрэгтэй эмэгтэй түүний тааллыг дагах, түүний тушаалыг дагах хүмүүст үүнийг өгөх нь Месиасын эзэн Есүс Христийн үүрэг байв. Ингээд ишлэл 28 нэгтэлтэй түүнд бид Бурхны ажлыг гүйцэтгэхийн тулд юу хийх вэ гэсэнд Есүс тэдэнд та нар түүний илгээсэн нэгэнд итгэх нь Бурхны ажил мөн гэж хариулав. Эзэн хэлэхдээ би Бурхнаас илгээгдсэн нэгэн мөн надад итэг гэж хэлж байна. Тэр хэлэхдээ надад итэг энэ бол та нарын хийх ажил юм гэсэн байна. Энэ хүнд энэ Бурхнаас илгээсэн нэгэнд тэгэхдээ Назаретын Есүс Христэд итгэх нь бидний ажил юм. Тэр бол Месиа, тэр бол хаан, тэр бол захирч байгаа хаа юм. Харин түүний хаанчлал нь материалын хаанчлал биш юм. Энд хүмүүс ямар нэг хууль тогтоолгүй ямар нэгэн зүйлийг хийх ёстой биш. Энэ хаанчлал нь энэ хаан ирсэн нь сүнслэг хаанчлагын байгуулахын тулд ирсэн юм. Тэр хэлэхдээ та нар Бурхныг баярлуулахын тулд хийх зүйл чинь итгэх юм. Итгэхдээ эзэн Есүс Христ Бурхнаас илгээсэн нэгэн гэдэг итгэж хаан гэдэг итгэх ёстой гэсэн байна. Ингээд ишлэл 30-д тэд хэлэхдээ энд хэлэхдээ тийм болоо бид хараа танд итгэх ямар тэмдгийг та үлдэх гэж байна гэсэн байна. Энэ нь нэгсэндээ тэд тэмдгийг түүнээс шаардсан байна. Тэр хэлэхдээ та бидэнд нэгэн зүйлс харуул гэх юм бол та Бурхнаас илгээгдсэн нэгэн гэдэгт бид итгэе гэж хэлсэн байна. Тэд өвөг дээдс минь цул байхад гэсэн байна. Нэгсэндээ тэд Мосетэй байхад тэд хэлэхдээ бидний өвөг дээдс Мосетэй хамт цулд байхад гэдгийг хэлж байна. Тэдний хэлж байгаа энэ өвөг дээдс нь 40 жилийн турш бидний анх хэлсэн цулд байсан юм. Ингээд 31 тэр тэдэн Тэнгэрийн даалх өвөг гэж бичигдсэнчлэн өвөг дээдс маань цулд манай эцэцгээсэн гэсэн байна. Нэгсэндээ Бурхан тэдэнд Тэнгэрийн даалхыг өгсөн. Харин та хин бэ? Та Мосегоос дээгүүр нэгнү гэж тэд үгээр хэлхийг хүссэн байна. Ишлэл 32 эзэн тэгэхэд тэдэнд үнээр би та нарт хэлье. Тэнгэрээс бүх даалхыг та нарт Мосе өгөөгүй. Энэ Мосе байгаагүй. Мосе та нарт даалх өгөөгүй. Харин Тэнгэрийн жинхэнэ даалхыг өгөгч нь миний эцэг мөн. Миний эцэг та нарт жинхэнэ даалхыг өгөгч нь гэж энд хэлсэн байна. Тэр та нарт жинхэнэ даалхыг өгөх болно. Та нарт ирээдүйн үеийнхэнд Бурхны илгээсэн нэгэнд итгэгчд тэдэнд алхахыг өгөх болно гэж байна. 33 учир нь Тэнгэрээс бүүн ирж ертөнцид амийг өгдөг нь Бурхны даалх юм гэлээ. Тэнгэрээс буусан хэн бэлээ? Энэ бол эзэн Есүс Христ юм. Тэр Тэнгэрээс бүүн ирж тэр дээр Бурхантай хамт байсан. Тэр доошоо бууж ирсэн.
Нэгсэндээ Бурхан хүмүүсийн дунд амьдрахын тулд махан биеийг авсан юм. Тэр бол Тэнгэрээс бууж ирсэн нэгэн юм. Тэр бол энэ сүнслэг далах юм. Энд бидлэгтэй. Учир нь Тэнгэрээс буун ирж ертөнцийн амийг өгдөг Бурханы далах юм гэсэн байна. Тэр энэ далахыг түүний тушаалыг дагаж түүнд итгэдэг нүлээсээ салсан гимшцэгч энэ бүх хүмүүст өгдөг юм. Энэ далахыг авсан хүмүүс нүлээсээ салах болно. Энэ бол эзэн Есүс Христ юм. Энэ бол Тэнгэрээс буун ирж хүмүүст амийг өгдөг далах юм. Тэгтэл тэд эзэн энэ далахаа бидэнд өргөлж өгч байгаа ч гэв. Ийм амархан юм бол эзэн Тэгвэл та бидэнд энэ талхаа үргэлж өгч байгаа ч энэ мөнхийн амьд хүргэх талхаа та бидэнд өгч байгаа ч гэдэг. Есүс тэгтэн тэдэнд тийм ээ. Надад итэг миний тушаалыг даг зөвч шудраг бай. Нүглээсэн сал муу зүйлийнхээ байл хүмүүс муу зүйлийнхээ байл. Та нар алж хядгаан байл. Дээрэмдэж худал хэлж атаахж шуналтай байх бол энэ бүх зүйлэн орхийн бүх зүйлээ мартах юм бол та нар өдөр бүр амьдралынхаа өдөр бүрийн далхыг хүртэх болно. Та нар энэ далханд баярлах болно гэж хэлсэн байна. Ингээд Ишлэл 35-д эзэн Есүс хэлэхдээ амийн далх бол би байгаа юм. Эзэн хэлэхдээ би бол далх байгаа юм гэсэн байна. Над руу ирдэг нь өлсөхгүй. Надад итгэдэг нь хизээж цангахгүй. Үүнийг ихтер сүнслэгээр хэлсэн байна. Тэр хэлэхдээ надад итгэдэг нь хизээж цангахгүй гэсэн байна. Тэр амийн далх болохоос гадна мөн ус мөнхийн булаг юм, усны булаг юм. Тэр бол мөнхийн усны булаг, мөнхийн амьд хүргэх ус юм. Тэр ихтэй надад итгэдэг нь хизээж цангахгүй гэсэн байна. Хэрвээ нэг нь тийм ээ би танд итгэдэг гэж хэлэх юм бол эзэн зөвхөн эзэн хэлэхдээ энэ зөвхөн итгэхээр биш, харин итгэлээ харуулахаас гадна үйлдэлээр харуулах ёстой. Хэрвээ итгэж байгаа бол та нарын үйлдэл зөв байх ёстой гэсэн байна. Тийм ч учраас нэгэн баян залуу хэлдэг чи Бурханд итгэдэг гэж бодож байна уу? Тийм ээ зэн. Чи эзний тушаалуудыг мэдхүү гэж асуухад тэр баян хүн тийм ээ. Чи бүх зүйлийг нэрлэхэд тэр нэрэлдэг. Тэгтэн эзэн чамд нэг зүйл дутуу байна. Чи дэндүү шуналтай байна. Чи дэндүү хомхой санаад сэтгэлтэй байна. Чи бүх хөрөнгөө худалдаж ядуу хүмүүст тарааж зөвхөн энэ чамд дутаж байна. Тийм бол чи эзний далханд баярлах болно. Эзний усны булганд чи баярлах болно гэж хэлдэг. Харж байна уу? Эзэн энэ үгээр тэр залууд нэгэн үүрэг өгсөн байна. Гэвч энэ хүн маш шуналтай байсан учраас энэ амийн далхыг хүлээн зөвшөөрөөгүй, мөнх амьд төрөг усны булгийг хүлээн зөвшөөрөөгүй. Тэр эзний хүлээн зөвшөөрөөгүй. Энэ эзэн сүнслэг зүйлийг яаж ирсэн? Бидний сонирхох зүйл бол хүнслэг зүйл юм. Бид нар энэ биедээ хэдэн жил амьдрах болно. Тэгээд нэгэн өдөр бид нар Бурхны өмнө очих болно. Харин бид нар Бурхны өмнө очихдоо энэ баяр хөөрт мөнхийн амьд хүрхийг хүсэх болно. Харин тамад биш тэнд зовлонд унахыг хүсэхгүй. Бид Бурхантай хамт баяр хөөртэйгээр хамт байх болно. Ингээд Ишлэл 36-ад харин та нар намайг харсан боловч итгэхгүй гэж би та нарт хэлсэн. Эцгийг надад өгдөг бүхэн над руу ирнэ. Над руу эргэжийг би огт хөөж гаргахгүй. Учир нь би өөрийнхөө хүслийг буусгах, харин намайг илгээгчийн хүслийг үлдэхээр Тэнгэрээс бууж ирсэн юм. Энд тэр өөрийгөө гэрчилсэн байна. Надад түүний өгсөн бүгдээс би юу ч алдалгүй, харин эцсийн өдөрт тэднийг амьлуулах нь намайг илгээгчийн хүсэл мөн. Үүгээр тэр би аварсан сүнс бүрэн алдах эрхгүй. Би бүгдийг сэрэх амьлуулах болно. Намайг дагаж намдад итгэх хүн бүрдэд би тэднийг би аврах болно гэж тэд мөнхийн амьдралд хүрэх болно. Үүнийг эцэг хүсэж байгаа. Намайг энэ үргэн биелүүлээсэ гэж тэр хүсэж байгаа. Гэсэн маань ингээд Ишлэл 40 үг харж түүнд итгэгч бүр мөнх амьтаа байх нь эцгийн минь хүсэл юм гэсэн байна.
миний дээрхэлсэнчлэн хэрвээ хүүг харж түүнд итгэж байгаа бол тэр хүн бас үйлдэлээр харуулах ёстой, үүнийг биелүүлэх ёстой. Би тэлхтэн танд итгэдэг, эзэн би танд итгэдэг гэдэг. Тэгэхэд эзэн тэгвэл чи үйлдэлээр харуул гэж хэлэх болно. Эзэн хэлэхдээ чи миний хуулийг даах гэдэг. Ямар хуулиуд вэлээ? Эцэг эхийн хүндэл, дараа хөшөөн хайрал, Бурхныг юунаас илүү хайрал, шунлаа орхи, алж болохгүй, садар самуун үлдэж болохгүй. Энэ бүх зүйлийг би үлдэж болохгүй. Ийм бол энэ зүйлээс салах юм бол эзэн тэгвэл чи намайг даг гэж хэлж болно. Энэ бүхэн нь Бурхны хүүд итгэх гэсэн үг юм. Бурхнаас илгээсэн нэгэнд итгэх гэсэн үг юм. Үүнийг тэр хүсэж байгаа. Биднийг түүнд итгэж түүний үгийг дагаас ингэснээр мөнхийн амьд хүрээсэй хэмээн итгэж байгаа. Ингээд тэр хэлэхдээ эцсийн өдөр би түүнийг амьлуулна гэж айлаа. Нэгсэндээ мөнхийн амьд хүрнэ гэсэн үг юм. Ингээд 41 Тэнгэрээс бууж ирсэн талх бол би байгаа юм гэж Иесус хэлсэн байна. Юуд нь болон дайснууд өглөж тэр эзний гайхамшигыг харсан ч түүнд итгэхийг хүсээгүй. Тэд хэлэхдээ эн чинь Йозефийн хүү Есүс биш билүү? Тэг яагаад тэр би Тэнгэрээс бууж ирсэн гэж ярьж байна вэ гэж хэлсэн байна. Тэд маш материалыг үзэлтэй байсан. Тэд материалыг зүйлд анхаарлаа хандуулдаг байсан. Яг ингэж үсгчлэн маш олон хүмүүс өнөөдөр Библийг уншдаг. Маш олон мянган шашны урсгалууд бий. Хүмүүс гэхдээ Библийг уншихдаа яг л уран зохиолын ном шиг уншдаг. Тэд энэ ямар сайхан ном бэ? Энэ түүхүүд байна. Болсон тохиолдлууд байна. Мэдээллүүд байна гэдэг. Ямар сайхан ном бэ л гэдэг. Харин тэд сүнслэгээр уншдаг. Энэ бол материалыг үзэл юм. Тэд энэ ном Библийг уншихдаа эдгээр нь Бурхны үг гэдэгт анхаардаггүй. Тэд энэ бол миний сүнсний хувьд баялаг юм гэдгийг хаардаггүй. Энэ нь тэдний шунал юм. Тэдний энэ материалыг үзлээсэн болоод эзэн тэдэнд чиглэл өгөөгүй юм. Тэдэнд энэ гэрлийг өгөөгүй юм. Учир нь тэд зүрхэндээ мунхаг байсан учраас тэд хөшүүн хүзүүтэй тэрслүү байсан учраас юм. Нэгсэндээ тэдний оюун ухаан нь харанхуй байсан. Тэд юу ч ойлгоогүй, ойлгохыг хүсээгүй. Тэд зөвхөн материалыг зүйлд анхаарлаа хандуулаад бид түүний аав ээж нь таны шүү дээ гэж тэр эдгээр тэд нар түүний гайхамшигыг харсан боловч тийм байж тэд яагаад эзэн Есүс Христийг зөвшөөрөөгүй вэ? Түүний заасан зүйлийг хүлээж аваагүй. Тэд энэ бол боломжгүй зүйл гэж хэлсэн бай. Тэд Исая номыг уншиж болох байсан. Исая номонд бичгтээ Бурхан гэлтэй нэгэн онгон бүсгийн хүүхэд төрүүлэх болно. Тэр хүүхэд нь Иммануэль гэж нэрлэгдэнэ гэсэн байдаг. Иммануэль гэдэг нь Бурхан бидэнтэй хамт гэсэн утгатай юм. Энэ бол амлалт байсан. Эзний Исаягаар дамжуулан өгсөн амлалт байсан юм. Энд маш олон үзүүлэгчдээр дамжуулж өгсөн амлалтууд бий. Тэр хэлэхдээ нэгэн онгон бүсгийн хүүхэд төрүүлэх бөгөөд тэр ингэж нэрлэгдэх болно гэж хэлсэн юм. Энэ Иммануэль гэдэг үгийн утга нь Бурхан бидэнтэй хамт гэсэн утгатай юм. Бурхан энд нэгэн онгон бүсгийн хүүхэд төрүүлэх болно, тэр хүн Бурхан гэж нэрлэгдэх болно гэж хэлж болох байсан. Эсвэл энэ онгон бүсгүй Бурханыг төрүүлэх болно гэж хэлэх байсан болох байсан ч тэр тэгж хэлээгүй юм. Чин Бурхан энд хүний биеийг хүлээн авсан. Энэ эмхтэн хевлид нь жирэмсэлтийн үйлээр зохиосон. Бурхан үүнийг амласан юм. Хэрвээ хэн нэг нь ухаалаг байсан бол тэд хэлэх байсан. Яагаад энд нэгэн эмэгтэй, онгон эмэгтэй төрөн гэдэг тэрний хүүхэд нь Бурхан бидэнтэй хамт гэж нэрлэгдэх болно гэж байна. Нэгсэндээ энэ хүүхэд чухал байх болно. Бурхан бидэнтэй хамт байж энэ хүнийг ашиглан бид нар ярих болно. Тийм болохоор бүгдээрээ түүнд итгэцгээе гэж тэд хэлэх ёстой байсан юм. Бурхан эзэн Есүс гайхамшигыг үйлдсэн боловч тэд ухаараагүй, түүнийг ойлгоогүй. Тэдний ухаан санаа нь харанхуй байсан учраас тэд аав ээж нь Йозеф, Мария түнд ах トゥ би гэдгийг дээр л анхаарлаа хандуулсан. Тэд бичвэрийг мартсан
үзүүлэгчдийн хэлсэн бичвэрийг тэд бартсан юм. Тэд бичвэрийг уншаагүй. Тэд зөвхөн хинээс юу авах уу? Хинийг яаж гомдлох уу гэдгээ л харж байсан. Мөн ядуу хүмүүст яаж хор хөргөх вэ гэдгийг бодож байсан. Тийм ч учраас эзэн тэдэнд хэлгэнсэн юм. Эзэн Есүс тэдэнд Тэнгэрийн хаанчлалын тухай өөрийн сургаалыг, өөрийн үгийг номлосон боловч тэд түүнд итгээгүй юм. Энэ нь үнэхээр гонигтай. Эзэн Есүс Христ тэдний хариултыг сонсоод тэдний оюун ухаан харанхуй байгааг хараад тэдэнд хэлэхдээ 43 хоорондоо бүх өнгөнөлд намайг илгээсэн эцэг хэн нэгнийг татахгүй л бол хинч над руу ирж чадахгүй, би түүнийг эцсийн өдөрт амьлуулна гэсэн байна. Нэгэсэндээ хинч эзнэр дуудлагагүй бол надад итгэж чадахгүй. Бурхнаар сонгогдоогүй бол та нар над руу ирж чадахгүй гэж энд тэр хэлсэн байна. Үүгээр тэр хэлэхдээ та нарт Бурхны дуудлага байхгүй гэд тэднийг хайсан байна. Тэр хэлэхдээ тийм ч учраас та нар надад итгэж чадахгүй байгаа. Та нар над руу ирэхгүй байна гэсэн байна. Ингээд 45 тэд бүгд Бурхнаар сургагдана гэж иш үзүүлэгчдийн номд бичигджээ. Эцгээс сонсож сурсан хүн бүр над руу ирдэг гэсэн байна. Эзэн Есүс Христийн өөрийн номлыг өгч байна. Тэр өөрийн сургаалыг зааж байна. Тэр өөрөө баталгаажсан байна. Тэр бол Бурхан юм аа гэдгээ харамсалтай бидэнд иш үзүүлэгчдийн номноос унших цаг байхгүй байна. Жишээ нь Исая номын 54-ийн 13 чигтэн тэд бүгд Бурханаар сургагдана гэж бичигдсэн байдаг. Эзэн Есүс Христ өөрийн үгийг, өөрийн сургаалыг, өөрийн евангелийг зааж эхэлсэн. Үгээр Бурхны хэлсэн энэ үг бэлэгдсэн юм. Бурхан бидэнтэй хамт байж биднийг далахаар өөрийн сүнсээр ивэнэ гэсэн, тижэнэ гэсэн. Тэр хэлэхдээ Бурханаас ирсэн нэгнээс өөр хинч эцгийг хараагүй бөгөөд тэр л эцгийг харсан юм. Үннээр би та нарт хэлье. Хэн итгэн тэр мөн хамтай амин далах бол би байгаа юм. 49 өвөг дээдс чинь тэр хэлэхдээ өвөг дээдс чинь гэсэн байна. Үүгээр тэр Мосетэй хамт цүлд 40 жилийн турш амьдарсан бүх хүмүүсийг хэлж байна. 40 жилийн турш тэд Мосетэй хамт Мосетэй амьдарсан эдгээр нь өвөг дээдс нь юм. Тэр хэлэхдээ өвөг дээдс чинь цүлд манаа идсэн бөгөөд үхцгээсэн. Энэ нь Тэнгэрээс бууж ирэхт далах бөгөөд үүгээр Есүс Христ өөрийгөө хэлж байна. Энэ Тэнгэрээс бууж ирэх энэ далах нь үүнээс идэгч нь үхэхгүй. Үхэхгүй гэдэг нь мөнхийн амийг хүртнэ гэсэн үг юм. Би махбат үхэх болно, харин сүнсэн сэтгэл нь бидний хүн сэтгэл цааш өөрчлөн амьдрах болно. Цааш нэлэгтэн 51 Тэнгэрээс бууж ирсэн амьд талах бол би байгаа юм. Хэрв хэн нэг нь энэ талхнаас идвэл тэр мөнхөд амьдран ертөнцийн амийн төлөө миний өгөх талах бол мах би минь юм гэж айлдлаа. Эзэн Есүс Христ энд өөрийгөө амийн талах гэдгийг энд тодорхой хэлсэн байна. Түүнээс хүртсэн хүмүүс мөнхийн амийг хүртэх юм. Тэр хэлэхдээ амийн талах бол миний мах бие бөгөөд энэ нь загалмайд золиослогдох ёстой. Энэ золиос заашгүй тохиох ёстой байв. Ингэснээр хүмүүс авралыг хүртэж чадах юм. Эзэнд итгэсэн хүмүүс авралт хүрч чадах юм. 52 тэгтэл идээжүүд өөр хоорондоо мах биеийн бидэнд идүүлэхээр энэ яаж өгч чадах юм гэд маргалдацгаав. Есүс тэдэнд үннээр би та нарт хэлье, хэрв та нар хүний хүүгийн махыг идэж цусыг нь уухгүй юм бол та нарын дотор ам байхгүй гэсэн байна. Үүгээр тэр та нар надад итгэх ёстой. Хэрвээ та нар итгэх юм бол ингэн нь миний махнаас идэж миний цусыг ууж яана гэсэн үг юм. Гэхдээ энэ нь сүнслэг утгаараа сүнслэгээр үнийг ойлгох ёстой. Эзний махыг идэн цусыг уун гэсэн нь ямар утгатай вэ? Сүнслэгээр энэ нь эзэнд итгэх гэсэн үг юм. Тэнд итгэснээр мөнхийн амийг хүртэж чадах юм. Тэр бол хүмүүст авралыг авчрах цорын ганц зам билээ. Энэ нь хүний хүүгийн биенээс идэж цуснаас урна гэсэн үг юм. Энэ бүхэн нь сүнслэг утгаараа юм. Харин бид нар эзэнд итгэгч эзний зам дээр байгаа. Бид нар түүний махнаас идэж түүний цуснаас өдөр бүр уудаг билээ. 24 цагийн турш
бид энэ цуснд өөрсдөө тижээж баясгаадаг. Эзэн бол мөнхийн амины талах тэр бол бидний сүнсний сэтгэлийн тижээлээ. Бид түүний махнаас идэж цуснаас уудаг. Бид бурхантай хамтдаа амьдарч бид үргэлж түүнтэй хамт байдаг. Бид 24 цагийн турш 7 хоногийн өдөр бүр жилийн өдөр бүр түүнтэй хамт байдаг. Энэ нь биднийг өхөн өгтөл ийм байх ёстой юм. Ингэснээр бид энэ авралыг авахыг хүсэж байгаа мөнхийн аминда хүрч чадах юм. Бид эзэн Есүс бол мөнхийн амийн талах. Энийгсэндээ бид нар түүний тааллыг дагах ёстой. Тэр бол мөнхийн амьд хүргэх цорын ганц зам. Нүглээсээ салцгаах хэрэгтэй. Атаархал, бардам, зан, хүмүүс муу зүйлийг хүсэх элб эд шидийн хараал хийш, шидтэнг хайх, хин нэгнийг хараах энэ бүх зүйл нь эзэн Есүст итгэхгүй байна гэсэн үг юм. Энэ нь мөнхийн амны талхнаас итгэхгүй байна гэсэн юм. Хэрвээ энэ мөнхийн талхнаас идвэл, түүний цуснаас идвэл, махнаас идвэл энэ хүн юу ч муу зүйл хийхгүй. Тэр муу зүйлийг хүмүүс хүсэхгүй, эдэн рүү явахгүй. Энийг үүнийг ойлгох нь биднэр чухал юм. Нүгэл биднийг бурхнаас холдуулдаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Эзэн Есүс Христтэй бид нар өдөр бүр хамт байх ёстой. Энэ түүнийг орлуулж чадах ямар ч материалын зүйл гэж байхгүй. Бид түүнийг сүнсээр ба үннээр хайх ёстой. Та нар материалын зүйлсийг хайж бид зүйлсээс бурхныг хайдаг байж болохгүй. Ямар нэг зүйл уугаад эсвэл ямар нэг хоол идчихэд энэ бол эзний цус, энэ бол эзний мах гэж хэлж болохгүй. Энэ бол худал зүйл, энэ бол та нарыг хуурч байгаа зүйл юм. Бурхан бол сүнслэг. Сүнслэгээр оршдог. Бид түүний сүнслэгээр өөрсдийгөө тижээдэг. Бидний сүнс, бидний сэтгэл түүнд баясдаг. Бидний мах болон бие маань өөр зүйл. Мэдээж бид нар хоол хүнс бэлдэх ёстой, өөрсдийгөө тижээхийн тулд. Ингээд тэр Ишлэл 55-т хэлэхдээ миний мах жинхэнэ хоол, миний цус жинхэнэ ундаа мөн. Миний махыг идэж цусыг өөгч нь миний дотор байж би ч түүний дотор оршин байна гэсэн байна. 56 тэрэлхтээ миний махыг идэж миний цусыг өөгч нь гэсэн байна. Бид 24 цагийн турш бурхантай хамт байдаг, эзэнтэй хамт байдаг. Тэр хүн миний дотор байна гэсэн байна. Энэ эмэгтэй хүмүүс надтай хамт миний дотор байна гэж хэлсэн байна. Учир нь тэд надаас өөрсдийгөө тижээдэг гэсэн. Би бол цус, би бол жинхэнэ мах гэж эзэн энд хэлсэн байна. Бид эзэнтэй хамт байдаг. Тэр хэлэхдээ би энэ хүний дотор оршин гэсэн байна. Энэ үнэхээр гайхалтай гэж та нар бодохгүй байна уу? Хин бидний зүрхэн бурхан байгаасаа гэж хүсэхгүй байж чадахгүй л. Энэ бол үнэхээр гайхалтай зүйл. Бурхан бидний дунд үргэлж байна. Энэ үнэхээр гайхалтай сайхан зүйл. Ишлэл 57 амьд эцэг маань намайг илгээсэн бөгөөд би эцгээр амьдрахын адил намайг идэгч нь мөн надаар амьдрана. Би ахаад унши энэ ишлэлийг 57 амьд эцэг маань намайг илгээсэн бөгөөд би эцгээр амьдрахын адил намайг идэгч нь мөн надаар амьдрана. Үгээр эмэгтэй надад итгэгч хүмүүс нь мөн амьдрах болно гэсэн байна. Эдгээр хүмүүс надаас тижээгдэж амьдрах болно гэсэн байна. Бид бурханы нар амьдардаг. Бурханы төлөө болон бурханы тусламжтайгаар амьдардаг. Ингээд ишлэл 58-ыг надтай хамт уншицгаа да. Тэнгэрээс бууж ирсэн далах бол энэ мөн. Энэ бол эзэн Есүс Христ юм. Өвөг дээдэс чинь идээд өгсөнтэй адилгүй. Энэ далахыг идэгч нь нэгсэндээ цүлд өгсөн өвөг дээдсийг хэлж байна. Энэ далахыг идэгч нь мөнхөд амьдран гэлээ. Бурханд алдарнаг. Бидний бурхан алдарших болтугай. Ингээд бүгдээрээ залбирцгаая. Эзний нэрийг эзэн Есүс Христийн нэрт бүгдээрээ алдрыг хүргэе.
Ингээд Бурхны өмнө та бүхэн өөрсдийнхөө өвчнийг, өөрсдийнхөө хэрэгцээг санаа зовж байгаа зүйлсээ өргөцгөө Бурханд залбирцгаа. Тэр та нарыг сонсож байгаа, тэр та нарыг харж байгаа. Ингээд эхлээд бүгдээрээ Бурхандаа талархацгаая. Мөн би та бүхнийг энэ Бурхны талханд баясцгаа. Энэ бол эзэн Есүс Христ юм. Түүнтэй хамт өдөр бүр цаг тутамд хамт байцгаа. Алдран танд байг миний эзэн. Танд баярлалаа. Гайхамшигтай ивэлүүд би. Гайхамшигтай ивэлүүдийг би хүмүүрт намайг хайрладаг. Зүрхнээсээ намайг хайж байгаа. Зовж байгаа. Хүмүүрт би өгнө. Би зовж байгаа хүмүүрт өөрийн гараан сунган тэднийг чөлөөлөх болон тэдэнд эрх чөлөөг өгөх болно. Гонигтай байгаа хүмүүсэд би удахгүй тун удахгүй тайлбарлыг өгнө. Өвчнөд шаналж байгаа хүмүүсийг би тун удахгүй зочилж очиж тэднийг өвчнөөс нь салгах болно. Би та нарт элбэг хангалуун байдлыг өгнө. Та нарын амьдралыг би өөрчлөх болно. Би та нарын дунд зүүдээр болон үзэгдлэр өөрийгөө илчлэх болно. Би та нарт өөрийнхөө замыг зааж та нарыг чиглүүлэх болно. Та нарт тайлбарлыг өгөх болно. Та нарт зөвлөх болно. Би та нарт авралт хүргэх тэр замыг би зааж өгөх болно. Та нар бүдрэхгүй. Согтуу хүн бүдэрдэг шиг. Явж чадахгүй бүдэрдэг шиг, харанхуй донд бүдчин байдаг шиг тийм зүйл байхгүй. Би та нарыг дэмжих болно. Би та нарын гэрэл байж та нарыг чөлөөлнө, та нарыг ариусгана. Би та нарыг ариун хангалуун амьдрал та нарт өгнө. Та нар дэлбэг амьдрах болно. Та нарын зүрхэнд амар тайван байх болно. Маш олон хүмүүс ярин намайг гэрчлэн гайхамшгүүдийг минь би миний та нарын хүн нэг бүр төгсөн гайхамшгийг тэд гэрчлэх болно. Учир нь маш олон хүмүүс надад зүрхээ нээх болно. Энэ хүмүүсийг би бүгдийг ивээх болно. Зүрхэн нээж, зүрхэн анхаарах хүн бүрийг би ивэж тэдэнд баяр хөөргийг өгөх болно. Тэднийг хангалуун амьдруулах болно. Өөрийн замаа би тэдэнд зааж өгнө. Зөвч шударгаар амьдрах замыг би тэдэнд заана. Та нарын замыг би зөвтгөж хүлээснээс гинжнээс чинь чөлөөлнө. Дайсны бүх муу зүйлийг би авах болно. Би чидийн хараалаас та нарыг чөлөөлнө. Хараал бүрээс чөлөөлнө. Та нарын өг дээдсийн хараалаас энэ хараалын муу ярин сүнснээс би та нарыг чөлөөлнө. Та нарыг ядуурлаас гэр бүл доторх чин зөрчлөөс та нарыг би чөлөөлнө. Би та нарын надад зүрхэнээсэн хүн бүрийг би ивэн. Та нар намайг хайх болно. Би та нарыг өндөрт өргөх болно. Та нарт шинэ амьдралыг өгөх болно. Маш олон ивэлийг, маш олон амжилтуудыг та нарт би өгөх болно. Та нарын амьдрал өөрчлөгдөх болно. Маш олон хүмүүс намайг гэрчлэх болно. Миний хүчийг, миний илчлэлийг гэрчлэх болно. Би та нарт энэ бүхнийг харуулна. Та нарын дотор би өөрийгөө илчлэнэ. Надад зүрхээ нээсэн миний замыг дагах хүн бүрт би туслана. Ивэн алдран танд байг эзэн. Таны нэр өрөөгдөх болтугай. Ариун эцэг минь танд баярлалаа. Таны амлсан энэ амлалтуудад баярлалаа. Танд өөрийгөө нээсэн зүрх бүр төгсөн энэ амлалтанд баярлалаа. Зөвхөн та эзэн мэднэ. Түүний зүрх ямар вэ гэдгийг зөвхөн та мэднэ. Та хүн бүрийн зүрхийг мэднэ. Та бол цорын ганц бидний бодлыг мэдэгч нэгэн билээ. Эзэн танд алдарна байг. Танд магтаална, танд хүндлэлнэ байг.
Би маш олон зүйлийг танаас гуйх шаардлагагүй. Та бүх зүйлийг бидэнд амласан. Баярлалаа эзэн. Баярлалаа эзэн минь. Та өөрийн сүмийн дэвээ гэж та сүмдэн цааш нь үргэлжлүүлэн дэмжлэгийн өгөөж та энэ вирус энэ цар тахлыг эзэн аваач. Энэ цар тахал маш ихээр түгэж хүмүүс энэ үүнд үргэлдэж байна. Хүмүүст та өөрийнхөө замыг таньж мэдэх тэр боломжийг өгөөж ариун Аава эзэн Есүс Христийн нэрээр танаас гуйж байна. Алдар суу магтаал мөнхөд танд билээ. Ингээд бүгдээрээ эзэндээ зориулаад Магтаалын дуу 134-ийг дуулцгаая. Та бол бидний зам. Tú eres el camino, la vida y la verdad. Oh Cristo mío, cuánto te amo. Por eso mi futuro contigo es seguro. Voy pues gozando en tu bondad. Y si las acechanzas satánicas me asaltan a diario con furor, sé que tú eres mi camino, mi vida y mi verdad. Voy pues gozando en tu bondad. Tú eres el camino, la vida y la verdad. Oh Cristo mío, cuánto te amo, por eso mi futuro contigo es seguro. Voy pues gozando en tu bondad. Y si las acechanzas satánicas me asaltan a diario con furor, sé que tú eres mi camino, mi vida y mi verdad. Voy pues gozando en tu bondad. Gracias Señor, te alabamos Señor, te damos la honra y la Магтаал нь өрөөлн танд байг. Бурхан та бүхнийг гайхалштайгаар өрөөх болтугай. Өнөөдрийн Бурхан хийсэн энэ амлалтаа маш удахгүй биелүүлэх болтугай. Хэрвээ та нар надад энэ амлалтын биелэлтийн талаар надад гэрчлэх юм бол би их баярлах болно. Бурханд та бүхнийг ивэх болтугай.